Энэ хууль бол ер нь цаашид бас парламент оршихуй гэдэг зангилаан дээр бас оршиж байгаа ийм хуулийн төсөл ороод ирсэн байж байгаа. Тэгээ би нэг л юм хэлмээр байгаа даа. Хүн болгон хийх ёстой ажлаа л хиймээр байгаа. Хийх ёстой ажлаа хариуцлагатайгаар хийх ёстой байна. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг баймаар байна. Ив нэгдлийг хангадаг. Засгийн газар нь засгийн газар шиг асуудлаа шийддэг. Улсын хурал нь бол улсын хурал шиг байх ёстой. Тэр нь юу вэ гэхээр энэ ардчилсан тогтолцоогоо хамгаалах, парламентынхаа дархлааг хамгаалах, хууль тогтоох эрх мэдлийнхаа хүрээнд иргэдийнхаа аж амьдралд шаардлагатай хуулиудыг батлах. Гэтэл манайд өнөөдөр бүх зүйл одоо нөгөө хөлөөрөө толгой хийж ийн гэдэг шиг юм болоод байна. Яг хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийж байгаа хүн алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хүртэл улсын хуралд орж ирчээд хууль тайлбарлаа суужаа. Одоо энэ хуулиа батлуулж авчаад улсын хурлын гишүүдэд ёс зүй заагаа суух юм байна л да. Тэгээ би энд улсын хурлын даргаар шинээр томилогдсон Бямцогт даргад бүр тусгайлан хандаж хэлмээр байгаа. Та улсын хурал 5 удаа сонгогдсон энэ танхимд байгаа хамгийн туршлагатай парламентчдын нэг. Тэгээ таны анхны одоо даргаар сонгогдоод хилцүүлж байгаа хуулийн төсөл энэ болж. Тэгээ энэ хуулийн төсөлд дотор гизрүү нь орох юм бол асуудалтай зүйл маш их байна. За магадгүй авч болох ганц нэг зүйл байж болно. Гэхдээ санаачлах явдлаасаа ахуулаад асуудал дагуулж байгаа. Сая байнгын орон дээр ч гэсэндээ зөндөө яригдлаа. Үндсэн хуулийн 26-гийн 1-т хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг тодорхой тогтоогоод өгсөн байж байгаа. Монгол улсын их хурлын тухай хуулийн 36-гийн 1-т бас их хурлтай холбоотой асуудлыг улсын их хурлын гишүүд зөвхөн санаачлан гэсэн байж байгаа. За тэрийг нь болохоор энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чин ажлын албаны хүмүүс тис хөндлөнгөөр өөрсдөө хууль тайлбарлаад байнгын хорон дээр яриад байна. Та энийг улсын хурлын даргын хувьд ингээд зүгээр хараа сууж иж болох юм уу? Улсын хурлын даргын албан тушаалыг цөөхөн хашсан байдаг. Тэгээд тухай бүр өөрсдийнхөө легасиг бүтээж байгаа. Та бол одоо 5 удаа сонгогдсон парламентчийн хувьд өөрийнхөө легасиг яаж бүтээх нь вэ гэдэг чинь яг энэ ихний алхмаас ч харагдах гээд байна. Тэгээд би бол энэ хилцэх хэсгээсээ ахуулаад маш юм маргаантай хуулийн төсөл орж ирж байгааг бид нар зүгээр ингээд юу ч болоогүй юм шиг хин нэгнээр ёс зүйгаа заалгаад сууж юмаргүй байгаа. Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлага байгаа гэж үзэх юм бол тэр асуудлыг улсын хурлын гишүүд нь өөрсдөө санаачлаад оруулж ирж болно. Тэр асуудал бол нээлттэй. Шаардлагатай бол би ч гэсэндээ санаачлаад явж болж байна. Миний бодол бол юу вэ гэхээр өнгөрсөн 36 жилийн хугацаанд маш их үн цэнээр хамгаалагдж байгаа Монголын ардчлалын хувь заяа гагцхүү сонгогчдод байх ёстой. Тэр эгүүлэн татах хэрэг зөвхөн сонгогчдод, зөвхөн иргэдэд байх ёстой л гэдэг ийм байр суурьтай байгаа. Юун түрүүн Монгол Улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлд үндсэн хуулийн цэцэд хэн хандаж болох юм бэ гэдэг харилцааг зохицуулсан байдаг. Хэн хандаж болох? Иргэний өргөдөл мэдээллээр буюу өөрийн санаачлагаар мөн нэр бүхий байгууллага албан тушаалтнууд бол хүсэлт гаргах боломжтойгоор заасан. Өөрөөр хэлбэл хэн хандахыг, ямар хэлбэрээр хандахыг гэж. Монгол Улсын үндсэн хуулийн цэцэд хандаж хүсэлт гаргадаг нэг субъект бол өөрөө улсын хурл. Өөрөөр хэлбэл энэ нөгөө өргөдөл гомдол чинь ёс зүй ностой зөрчил гаргасан эсэх асуудал, тангарагасаа нэтсэн эсэх асуудал, нөгөө хуралдаанд оролцсон төлөөлөгчийг үргээ хэрэгжүүлсэн эсэх асуудал, хууль тогтоогчийг үргээ хэрэгжүүлсэн эсэх асуудал гэдэг энэ зүйлүүдээр энэ зөрчигдсөн байна гэж үзэх юм бол иргэн ди тороондоо хандаад ди торон асуудлаа урьдчилан хянаа үзээд энэ бүх асуудлыг хилцэхгүй. Урьдчилан хянаж үзээд ди тороо хуралдаад толонхороо чуулгандаа уг асуудлаагаа оруулаад нээлттэй санал хураалтаар үндсэн нэг юм нээлттэй гэдэг юм хоёр зарчим бариад байгаа. Улсын их хурл уг асуудлаар ардчлалын зарчмынхаа дагуу парламент өөрөө хилцээд үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах уугүй юу гэдэг асуудлыг шийдэж байгаа. Хүсэлт гарвал улсын их хурлын хүсэлтийг нь үндсэн хуулийн цэцэд одоо өчнөд өдөр үйлчж байгаа хууль тогтоомжоор бол шууд маргаан үсгэж шийдвэрлэдэг.
шууд маргаа үүсгэж шийдвэрлэдэг. Тийм учраас иргэний энэ үндсэн хуулийн цэцэд өргөдөл мэдээлэл гаргах энэ бүрийн эрх хിവэр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл зөрчилд өгөө гэж ингэж нэгдүгээр асуулт явт. Хоёрдугаарт яагаад энийг ноцтой зөрчилдгийг бичиж оруулж ирээгүй юм бэ гэдэг зүйл байна. Училж оруулаад ирэх юм бол энэ бол өөрөө улсын хурлын онцгой бүрийн эрх байгаа. Өөрийнхөө асуудлыг өөрөө тогтоох бүрийн эрх. Дэгээ өөрөө тогтоох. Нөгөө хууль тогтоох хүрээ хязгаарын гэдэг энэ асуудлын хүрээнд улсын хурлын үйл ажиллагаа дэгтэй холбоотой асуудал учраас энийг нь дагалдах тогтоолоор энийг шинжилээч гэдэг ийм агуулгаар хуулийн төсөлд бас тусгагдсан байгаа гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Мэдээж хэрэг улсын хурлын гишүүний энэ мандаттай холбоотой энэ асуудлын цаана мэдээж улсын хурлын дархлааны асуудал энэ байна шүү дээ. Тэрнээс үүдэлтэйгээр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилж байгаа хуулийн явдаг агуулга бол үндсэн хуулийн 29 дугаар зүйлийн 3-ын энэ дэг журам 66 дугаар зүйлийн дэг журмыг л хэрэгжүүлэх энэ нутаг агуулгаар энэ зүйлүүдийг 19 онд тухайлбал 29-ийн 3-ыг бичихдээ үүрэг болгосон хэм хэмжээгээр заавал билэгдэх хэм хэмжээгээр биччихсэн юм билээ. 92 онд бас мөн адил императив хэм хэмжээ гэж бид бүх энийг нэрлэдэг. Үүрэг болгосон ийм хэм хэмжээ байдлаар бичсэн учраас дээрх процессыг тодруулж байгаа. За процедур юм да одоо их хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудал учраас. За үлзээ сайхан дарга. Монгол Улсын үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоохоор заасан байгаа. Үүнийг Монгол Улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл мөн хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлээр тус зохицуулсан. Ингэхдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36-гийн 1-ийн 1-д Улсын их хурлын үйл ажиллагаа хуралдааны дээгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын их хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх Улсын их хурлаар хэлэлцэх баталгаатай дагалдах хэлбэрээр Улсын их хурлын үйл ажиллагаа хуралдааны дээгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно гэж заасан байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Улсын их хурлын үйл ажиллагаа хуралдааны дээгтэй хамааралгүй зөвхөн Улсын их хурлын гишүүний бүрийн эрхтэй эрх зүйн байдалтай холбоотой асуудлыг хүндсэн байгаа. Энэ улсын хурлын үйл ажиллагааны хуралдааны дэг болоод үйл ажиллагаанаас л тустай болно. Нөгөө талаас Монгол Улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн засгийн газар энэ хуулийн 36-гийн 1 зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачилж болно гэж мөн 36-гийн 3-т ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг баримтлана гэж тус заасан. Тодорхойлбол Монгол Улсын их хурлын тухай хуулийн 36-гийн 1-ийн 1-д улсын их хурлын гишүүний хууль санаачлах хуулийн хүрээ хязгаарыг 36-гийн 1-ийн 2-т засгийн газрын санаачлах хуулийн хүрээ хязгаарыг тогтоосон. Харин ерөнхийлөгчийг хууль санаачлах замаар өөртөө үндсэн хуулиар олгосон үндсэн бүрийн эрхээс гадуур тодорхой бүрэн эрх олж авахыг нь хязгаарласан ийм заалт тол байгаа юм. За хоёр дахь асуултын хувьд улсын их хурлын онцгой бүрийн эрхэд халдаж байгаа эсэх асуултын хувьд Монгол Улсын их хурлын тухай хуулийн 4-ийн 1-д улсын их хурлын онцгой бүрийн эрхэд хинч халдаж үл болно гэж заасан байгаа. Үүнд үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсэг заасан 18 онцгой бүрийн эрхийг ойлгоно. Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл нь эдгээр 18 онцгой бүрийн эрхтэй хамааралгүй, эдгээр бүрийн эрхийн аль нэгийг нь хөндөөгүй байгаа тул улсын их хурл хууль санаачлах эрх бүхий субъектийн өргөн мэдүүлсэн төслийг дэгийн дагуу хэлсэн батлах нь хууль зөрчил асуудал биш юм. Харин өргөн мэдүүлсэн төслийг хэрхэн өөрчилж батлах эсвэл батлахгүй байх нь улсын хурлын онцгой бүрийн эрхийн асуудал юм. 3-т холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухайд бас хариулъя. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 1-д Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө эсвэл түүний томсноор тамгын газрын дарга эсвэл зөвлөх нь хийнэ гэж 31-ийн 6-ад энэ хуулийн 31-ийн 1, 31-ийн 2 заасан этгээд төслөө танилцуулах, үндслээ тайлбарлахдаа төслийг боловсруулахад оролцсон холбогдох мэрэгчлэн шинжээчдийг төслийн хэлцүүлгийн бүх За юуны өмнө улсын хурлын тамгын газар дээр ямар нэгэн тийм хууль зүйн дүгнэлт гарсан байгаа бол тэрийг бас бичгээр авах хүсэлтэй байна. Хоёрдугаарт саяны одоо бас тайлбар хийж байгаа хүн дээр ч гэсэндээ яг түрүүний миний яриад байдаг хүл толгой нь алдагдсан байдал харагдаад байна. Сая намар болохоор үндсэн хуулийн цэцэн хүртэл оролцоол засгийн газар, улсын хурал бүгдээрээ юм бужигнаан дунд Монгол Ардын намын дотоод хэрүүл тэмцлийн улмаас ийм асуудал үүссэн.
За тэнгууд улсын үндсэн хуулийн цэцгийн гишүүнийхээ ажлыг өгөөд их хурлын тамийн газар ирж ажиллаж байгаа. Тэгээ одоо энэ чинь ахаад хууль тайлбарлаа суугаад байгаа. Тэгэхээр ингээд бид нар бол ерөөсөө хийх ёстой үүрэгт ажиллаа хаана хинч хийхгүй байгаа дагын л юм зовлон амсаад байна. Тэгээ бямц цогт даргаас хүсэх зүйл нь юу вэ гэхлээр та улсын хурлын даргын ажлыг нэр төртөө хийгээд тэгээд юм элдв асуудалгүй л цөмөрөө энэ бүрийн эрхийн ард гармаар бах юм. За хичээе. Тэгээд бас нэр төртөө хийх сэтгэл бас туршлага чадвар бас байгаа гэж өөрийгөө бодож байгаа. Тэгээд энэ үндсэн хууль заасан хүнийг одоо ажил албан тушаалаар нь ялгуурлах юм үндсэн хуулийн хоригдсан байдаг. За мөн одоо өнөөдөр бас хаана хин чадвартай хүмүүсээ ажиллах нь бол бас тухайн одоо удирдлагын асуудал байсан баха. За дөрөвдүгээр микрофон. Алтан гэрлийн ажлын хэсгийг хариулъя. Дөрөвдүгээр микрофон. За баярлалаа. Жаргалан гишүүн бас тодорхой зүйл над руу чиглэж бас хэлсэн учраас би нэг хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Юун түрүүн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуулиар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын бүрийн одоо хэрэгжүүлэх миний хуулиар хүлээсэн үүрэг бол гишүүдийнхаа бүрийн эрх чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахаар заасан. Хоёрдугаарт намайг ажлын хэсгийн гишүүнээр оруулсан. Би энэ үүрэгт ажиллаа хийж байгаа гэж ингэж харж байна. Тэгээ би жаргалан гишүүнээ бас Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл заасан юм. Тэгэхдээ заахта манай гишүүн маань харин би өөрөө ёс зүйн их том алдаа гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой байна гэж бодлоо. Тэр юу вэ гэхээр хичээлдээ суугаагүй хүнээр дүнгээ гуйлгаж тавьсан. За би бол эндээ ёс зүйн болон бусад хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би миний хичээлийг сонсоогүй учраас энэ хүн энэ үндсэн хуулийнхаа ойлголт дагуулгыг мэдэхгүй учраас ингэж хэлсэн. За ийм асуудал ярихгүй шүү. Хэлж байгаа асуудалтай холбоотой асуудал ярина. Ажлын хэсгийн гишүүд бас хэлж байгаа үг бас бодолтой хэлээрэй бас. За хэлж байгаа асуудалтай холбоотой ярина шүү. За ажлын хэсгийн гишүүд бас би бас хууль уншиж бас танилцуулъя. Улсын их хурлын тухай хуулийн 21-31 чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тайлбар өгөхөөс татгалзсан хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн бол парламентыг үл хүндэтгсэн үйлдэл тооцож тухайн этгээдэд төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм заалт байдаг шүү. Улсын их хурлд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсье. За мөн улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9-16-ад тайлбар хийж асуултанд хариулж байгаа албан тушаалтан өн зөв мэдээлэх асуултанд товч тодорхой хариулах үүрэгтэй бөгөөд гишүүн асуултын хариултыг хангалтгүй эргэлзээтэй гэж үзвэл тухайн асуултын хариуг 2 хоногийн дотор бичгээр өгөхийг шаардах хэрэгтэй гэж. Тийм болохоор та бүхэн бас энэ улсын их хурлын тухай болон улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг одоо бүгд анхааралд авч хэрэгжүүлье. Зам улсын их хурлд хүндэтгэлтэй хандъя.